Сайн байна уу ихэм найзууд минь. Өнөөдөр би та бүхэндээ хэд хэдэн чухал зүйлсийн талаар ярих болно. Дуустал нь сонсоорой. Та харамсахгүй байх гэж найдаж байна. Хэрвээ сэтгэлд чинь хүрвэл нэг лайк дарчхаарай. Эсвэл сэтгэлдлээ бичээрэй. Таны хуруугаад хөдөлгөх төдий. Харин бидний хувьд асар их итгэл найдвар, цааш урагшлах хүч юм шүү. Нэгэн удаа миний өвөө намайг анхааралтай ажиглаж суугаад нэгд өгүүлбэр хийсэн нь миний амьдралыг үзэх үзлийг тэр чигт нь өөрчилсөн юм. Тэгээд тэр юу гэсэн гэж? Миний хүү, чи ухаантай мөртлөө тэнэг юм. Ухаантай нь чи гоё ярьж чадаж байна. Харин тэнэг нь чи зөв цагт дуугүй байж бодож чадахгүй байна гэсэн юм. Өвөө минь үргэж хэлдэг байсан. Хэрв чи урт насдахыг хүсвэл эмч нарыг сонс. Баян амьдрахыг хүсвэл бизнесмэнүүдийг сонс. Харин их ухаадаг амьдрахыг хүсвэл хөгшдийг сонс гэж хэлдэг байсан. Учир нь хөгшин хүн бол зүгээр нэг өвчлөөдсөн нэгэн биш. Амьдрахын өөрийнх нь бичсэн бүхэл бүтэн номын сан юм. Би бас түүнийг хэлдэг. Чи бусдаас 60% илүү ухаадаг байхыг хүсвэл өөрийнхөө тархийг зөв асуулт асууж сурах гэж байсныг санаж байна. Чи магадгүй гайхаж байгаа бах. Асуулт асуугаад яаж ухаантай болох вэ? Ухаан гэдэг чинь мэдлэг биш гэж юу гэж? Гэтэл үгүй юм. Мэдлэг бол зүгээр л бусдын бодлыг хадравдаг агуулга. Харин ухаан бол өдөр бүр ажиллаж байх ёстой багж юм. Бижин хариулт хаалгыг хаадаг бол асуулт хаалгыг нээдэг. Бид бижин хариулт авах үед тархи маань за бүх зүйл тодорхой боллоо гэд ажиллахаа болдог. Харин асуулт асуух үед тархины хаалга нээгдэж, хайж, харьцуулж, холбож эхэлдэг. Одоо харин миний нэг найзын түүхийг сонс. Тэр нэгэн жижиг дэлгүүрт даавуу зардаг байлаа. Бид хоёр яг адилхан бараа зарж байсан ч түүний ордор минийхээс үргэлж өндөр байв. Би түүнийг хуурч байна уу гэж хардах үедээ нэг зүйлийг анзаарсан. Тэр үйлчлүүлэгчээсээ үргэлж асуулт асуудаг байж. Та энэ даавуугаар юу хийх вэ? Баяр ёслолд уу? Эсвэл бэлгэнд үү? Хүн хариуж байх хооронд манер хэрэгцээг нь ойлгож, хамгийн тохирохыг нь санал болгодог байв. Нууц нь бараанд биш, харин асуулт асуух чадварт л байсан юм. Тиймээс эх 7 хоногт чи өөртөө нэгэн жижиг зуршил суулгаарай. Нэг тэмдэглэлийн дэвтэртэй болоод орой бүр өнгөрсөн өдрийнхөө тухай урав асуулт бич. Жишээ нь би яагаад өнөөдөр ингэж мэдэрсэн бэ? Би юуг өөрөөр хийж болох байсан бэ? Энэ нөхцөж байдал надад юу заав? Битгий хариултгай, зүгээр л асуултаа бич. 7 хоногийн дараа чиний тархи шал өөрөөр ажиллаж, өмнө нь анзаардаггүй байсан деталуудаа харж эхлэхийг чи өөрөө мэдрэх болно. Одоо бүгдээрээ хамгийн эмзэг, магадгүй хамгийн чухал сэдэв болох мөнгөний тухай ярилцъя. Мөнгө гэдэг бол ухаантай дөгдөг шагнал биш, харин чиний сэтгэлгээ ба зуршлын үр дүн юм. Би залуу байхдаа 12 цаг ажилладаг байсан ч төрөвч минь үргэлж хоосон байдаг байлаа. Би яагаад бусд нь болоод байхад надад босхгүй байна вэ гэж гомдлох үед өвөө минь надад нэгэн хуучирсан, шарлсан тэмдэглэлийн дэвтэр өгсөн юм. Тэр дэвтэр дээр талах нэг төгрөг, сүү 50 мөнгө гээд бүх зардлаа нэг бүрчлэн бичсэн байлаа. Тэгээд надад чи баг олдохтой биш, тоолж мэддэггүйдээ ядуу байгаа юм. Мөнгө эмх цэгцэнд, тооцоонд дуртай гэж хэлсэн. Тэгээд би зардлаа бичиж эхлээд өөрөөсөө ичиж үлээ. Би орлогынхон 3/1-ийг анзааралгүйгээр замбраагүй зүйлд, кофе, тамхи, хэрэгцээгүй жижиг сажиг зүйлд үрдэг байж. Энэ мэд хэрэггүй жижиг зардлууд бол миний санхүүг чимээгүйхэн эдсээр дуусгаж байсныг би тэгэхэд л анзаарсан. Мөнгө бол зочинтой адил юм. Хэрв чи түүнийг хүндэтгэлтэй эмх цэгцтэй хүлээж авбал тэр дахин ирдэг. Хэрв үл тоонсордвол тэр яваад өгнө. Санхүүгийн эрхчэжэнд хүрэх миний өвөөгийн дүрмүүдийг сайн тогтоож аваарай. Эхлээд өөртөө төль. Орлого ороход хамгийн түрүүнд ямар ч нөхцөлд 5-аас 10%-ийг нь хадгал. Энэ бол ирээдүгөө хүндэтгэж буй хэрэг юм. Бүгдийг тэмдэглэ. Автобусны тасалбарч байсан хамаагүй бич. Та мөнгийг хянаж чадахгүй бол мөнгө таныг хянаж эхэлнэ. 3 хоногийн дүрм. Хэрэггүй зүйл авах хүсэл төрвөл 3 хоног хүлээ. Дараа нь тэр зүйл үнэхээр хэрэгтэй эсхийг дахин нэг бод. Битгий мундаг харагдах гэж хичээ. Баян харагдах гэж зээлэр үнэтэй машин, хувцас авах нь ирээдүгөө идэж буй хэрэг юм. Тэгэхээр манайхаа ядуу байна гэдэг нь бага мөнгөтэй байхыг биш, харин мөнгө хэрхэн ажилдгийг ойлгохгүй байгаа хүнийг ядуу хүн гэж хэлэх байх. Дэлхийн ертөнц таны хідэн цаг ажилласанд биш, харин таны авчирч буй үр өгөөжөд мөнгө төлдөг. Би өөрийнхөө үн цэнийг юу вэ гэж асуухад хэлэлцээр хийх чадвар минь байсан. Би үүнийгээ олон жил зүлгэж сайжруулсан. Чи ч бас өөрөөсөө асуугаарай. Би ямар асуудлыг шийдэж чадах вэ гэж. Еврей соёлд бол сурч боловсрохыг зардал биш, харин хөрөнгө оруулалт гэж үздэг. Гэхдээ хэрэгжүүлдэггүй мэдлэг бол хүнд ачаал гэсэн үг. Ядуу хүн надад хэдэн төгрөг төлөх вэ гэж асуудаг бол баян хүн би эндээс юу сурч болох вэ? Энэ нь миний зорилгод яаж ойртуулах вэ гэж асуудаг. Эрхэм найз минь, амжилт гэдэг бол нэг шөнийн дотор ирдэг аз биш. Харин өдөр бүр давтдаг жижиг зөв зуршлуудын нийлбэр юм. Өвөө минь мэрэгэн ухаан бол зуршил. Харин зуршлыг 7 хоногийн дотор төлөвшүүлж болно гэж хэлдэг байсан. Танд өгөх миний даалгавар маш энгийн.
Өнөөдөр нэг тэмдэглэлийн дэвтэр эсвэл утасны ап бэлд. Орсон гарсан мөнгө бүрээ 7 хоногийн турш бичээд үз. Орой бүр өөртөө 3 асуулт асууж сур. Хэрэв танд энэ яриа маань хэрэгтэй санагдсан бол сувагтаа нэгдээрэй. Лайк дараарай. Одоо харин хэрхэн өөрийнхөө үн цэнийг олж, бусдад хүндлэгдэх, хэрхэн гүйцэгдэшгүй амжилтанд хүрэх нууцаасаа хуваалцъя. Хэрэв чи өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол амьдралаас хүндлэл хүлээх хэрэггүй. Хүндлэл гэдэг бол чанга дуу биш. Харин чиний дотоод хүндлэл буюу нэр төр юм. Хүндлэл гэдэг нь чи бусдаас илүү хүчтэй, илүү баян, эсвэл илүү өндөр статус хүссэндээ биш. Харин чи өөрийнхөө дотоод хил хязгаарыг хэрхэн хамгаалж байгаагаас төрдөг. Хүнд ноён нуруу байх ёстой. Хэрэв чи өөрийгөө 2 дугаар зэргийн хүн гэж голбол, хорвоо чамд яг л тэр хаалгыг нээж өгнө. Хүндлэл бол бусдаас гойж говшдог гэд биш. Харин чиний дотоод сүр хүчнээс цацрах үл үзэгдэх гэр. Хүмүүс яагаад зарим нэгнийг орох төдийд чимээгүй барж, үгийг нь анхаарахтай сонсдог мөртлөө, заримыг нь хичнээн чанга ярьсан ч үл тоомсралдаг вэ. Үүний нууцсан сэтгэл зүйн маш нарийн 3 зарчимд оршдог. Тайван итгэд үнэмшил. Жинхэнэ өөртөө итгэлтэй хүн хизээч яардаггүй, орилдоггүй, хурдам ярьдаггүй. Тэр удаан жинтэй тодорхой ярьдаг. Хэрэв чиний дуу хоолой чичирч, хурдан яриад эхэлбэл чи бусдад "Би айж байна, намайг сонсооч" гэсэн дохио өгч байна гэсэн үг. Миний өгөө. Бүхнийг мэддэг хүн хамгийн чимээгүй байдаг юм гэж хэлдэг байсан. Энэ бол өөртөө итгэлгүй хүний дуугүй байдал биш, харин үннийг таньсан хүний гүн ухаарал юм гэж хэлдэг байсан. Гүн сонсох чадвар. Хүндлэл гэдэг нь чиний хэлсэн үгэнд биш, харин чи хүнийг яаж сонсож байгаад оршдог. Ихэнх хүмүүс сонсох биш, харин өөрийнхөө ээлжийг хүлээж байдаг. Хэрэв чи хүнийг нүдрүү нь харж, утсаа орохдохгүйгээр үнэхээр ойлгох гэж сонсвол тэр хүн чамайг зэн совингоороо хүндэлж эхэлнэ. Хил хязгаар. Би өөрөө өөрийнхөө эзэн биш бол хэн нэгэн миний эзэн болно гэж еврейчүүд хэлдэг. Чи үгүй гэж хэлж сурах ёстой. Хэрэв чи хүн болгонд тийм гэж хэлээд өөртөө таагүй байсан ч бусдын төлөө өөрийгөө золиослоод байвал хүмүүс чамайг хүндлэх биш, харин ашиглаж эхэлнэ. Хүндлэл гэдэг бол чиний зөвшөөрөлгүйгээр хэн ч асгаж үл болох тэрхүү дотоод хэл юм. Автан зоос ба үнцний сургамж. Нэгэн шав багш дээрээ ирээд намайг хэн ч хүндлэхгүй байна. Би өөрийгөө юу ч биш мэт мэдэрч байна гэж хэлж. Багш нь түүнд нэгэн артан зоос өгөөд зах дээр очиж үнийг нь асуухад тушаав. Зах дээр хүмүүс түүнийг нь ганц мөнгөн зоосоор ч авахаас татгалзаж шоолж байлаа. Шав нь гутарсаар ирэхэд багш нь "Одоо үнэт эдлэлийн дархан дээр оч" гэв. Дархан зоосыг хараад 10 мөнгөн зоос санал болгож гин. Үүнээс юуг ойлгож болох вэ? Хэрэв чиний үн цэнийг хэн нэгэн анзаарахгүй байвал өөрийгөө өөрчлөх гэж биш, харин үн цэнийг чинь мэдэхгүй байгаа тэр хүрээллээсээ холдож сур. Чи артан зоос мөн л бол зах дээр хүмүүс чамайг төмөр бич хэллээ гэд чи төмөр болчихгүй. Чиний үн цэн бусдын лайк, бусдын үнэлгээ, бусдын харцнаас хамаарах ёсгүй. Өөртөөгөө харилцах дотоод дуу хоолойгоо анзаараарай. Чи өөрийгөө байнга шүүмжилж, "Би чадахгүй, би хангалттай сайн биш" гэж хэлдэг үү? Хэрэв чи өөрийгөө хайртай хүнтэйгээ харьцаж байгаа мэт зөөлөн, хүндэтгэлтэй харьцаж эхэлбэл ертөнц чамд яг л тэр дажгоноор хариу барих болно. Хамгийн том өшөө авалт бол хөшгүй, гүйцэгдэшгүй болох. Бидний амьдралд бидэнд хор хүргэсэн, урвсан, доромжилсон хүмүүс олон байдаг. Бидний анхны рефлекс бол хариуг нь өгөх, өшөө авах байдаг. Гэвч өвөө минь өшөө авалт бол энерги зарцуулдаг үл үзэгдэх гинжим гэж хэлдэг байлаа. Яагаад өшөө авах нь аюултай вэ? Чи хэн нэгэнд өшөө авахар төлөвлөж, уурлаж, түүний тухай бодож байгаа бол чи тэр хүнд өөрийнхөө хамгийн үнэтэй энерги, цаг хугацаар бэлэглэж байна гэсэн үг. Чи түүнийг шийтгэж байна гэж бодож байгаа ч үнэн дээр түүнийг өөрийнхөө ар нуруунд дээр үүрээд яваад байгаа юм. Хөшгүй байна гэдэг нь юу вэ? Энэ нь тусгаарлагдах, айж зүхтахыг хэлэхгүй. Энэ нь чиний дотоод байдалд хэн ч нөлөөлж чадахгүй өндөрт гарахыг хэлнэ. Уулын орой дээр байгаа хүн доороос нь чулуу шидэж байгаа хүмүүстэй хэрэлддэггүй. Учир нь тэр дэндүү өндөрт байгаа учраас чулуунч хүрэхгүй, үгэнч сонсогдохгүй. Тэнэг ба ухаантай хүний ялгаа. Тэнэг хүн хариулт хайж, өөрийгөө зөвтлөх гэж хэрэлддэг бол ухаантай хүн зөв асуулт асууж, тийм хүмүүсийг амьдралаасаа чимээгүйхэн гаргаад холдон оддог. Хамгийн хүчтэй хариулт бол чиний амжилт. Чи илүү хүчтэй, илүү тайван, илүү жаргалтай болж, тэдний өдөөн хатгалгад хариу өгөхөө болох тэр мөчид тэд хамгийн ихээр ялагддаг. Учир нь тэд чиний анхаарлыг хүссэн боловч чи тэдэнд "Чи миний амьдралд нөлөөлж чадхаа болсон" гэсэн чимээгүй хариултыг өгч байгаа. За найзуудаа, амьдрал бол чиний хандларын тусгал юм. Хэрэв чи өөрийгөө үнэлж, хэр хязгаараа хамгаалж, бусдын сөрөг энергид автахгүй өндөрт гарч чадвал ертөнц чамд хамгийн сайн боломжуудаа нээх болно. Өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх 3 алхам. Өөртөөгөө харилцахдаа зөөлөн бай, өөрийгөө бүзөх. Хэн нэгэн чамайг өдөөн хатгууд хариу өгөхөөс өмнө 24 цаг хүлээж сур. Магадгүй маргааш нь хариу өгөх шаардлагагүй чи ойлгоно. Өөрийнхөө үн цэнийг бусдаас биш, зөвхөн өөрийнхөө доторх бурхамдаг чанараас хайгаарай.
Бурхан хүнийг жижигхэн бүтээдэггүй. Хүн өөрөө жижигхэн байхыг зөвшөөрдөг. Та бол агуу бүтээлийн нэгэн хэсэг. Тиймээс толгоогоо өндөр өргөж, өөрийнхөө үн цэнийг мэдэрч амьдраарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Асуулттай нь мэрэгэн, амьдрахтай нь утга учиртай байх ёстой.